Монгол үчгээр алтан бичиг боловсруулах сургалтыг зохион байгууллаа. Аймгийн засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Тэгнэг 327 дугаар албан чиглэл аймгийн засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний 3-1-ийн нэгдэх заалт байгууллагын 2026 оны албан хаагчдыг чадваржуулах сургалтын төлөвлөгөөний хүрээнд сэтгэлгээний өсөлт хувь хүний хөгжлийн холбоо, төрийн бас байгууллагын багш, Монгол улсын тэргүүлэх уран бичээч, Монгол уран бичлэгийн өвлөн залгамжлагч, цэцэг дартай хамтран Монгол бичгээр алтан бичиг боловсруулах арга зүй сэдвэд сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад байгууллагын нийт 25 ажилтан албан хаагч хамрагдаж, батлагдсан хөтөлбөрийн дагуу онол даатгалыг хослуулсан хэлбэрээр мэдлэг ур чадвараа дээшлүүлж 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээнд тусгагдсны дагуу сургалтад хамрагдсан гэрчлэгийг гардан авлаа. Мэдлэг боловсралдаа хийсэн хөрөнгө оруулалт нь хувь хүний хөгжил, ажлын үр бүтээмжийг дээшлүүлэх чухал хүчин зүйл юм а.